Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн үндэсний холбооноос энэ 7 хоногийн эхээр барилгын нэр бүхий хэдэн компани оршин суугчдаас эрчим хүчний тарифыг өндөр үнээр тооцсон авч иргэдийг хохироож байна гэх мэдээлэл хийсэн. За хэвлэл мэдээллийнхэн бид ч энэ талаар тус холбооны мэдээлснээр олон нийтэд хүргэсэн юм. За гэтэл тус холбооноос энэ мэдээллийг цацахдаа нарийн мөн чанарыг нь судлан үзэлгүйгээр нийтэд мэдээлэл хүргэсэн нь үндэсний томоохон аж ахуй нэгжүүдийн нэр төрд халдсан үйлдэл болжээ. Мэдээллийг олон нийтэд хүргэхээс өмнө нэгтлэн үзээгүйч хэвлэл мэдээллийнхэн бидний буруу учраас хүлцэл өчгөн зүйтэй. За харин одоо Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн үндэсний холбооноос нэр заасан компаниудын нэг болох Жигүүр Гранд группийн харьяа Эко хотхон конторын үйл ажиллагааны үнэн мөнийг лавшруулан хүргэх гэж байна. Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн үндэсний холбооны мэдээлснээр эрхэм үзэгч та бүхэн хэрвээ санаж байгаа бол Жигүүр Гранд группийн зэргийн томоохон компаниуд оршин суугчдаас цахилгааны тарифыг аж ахуй нэгжүүдээс хураадаг үн болох 118 төгрөгөөр тооцсон авч байгаа. За энэ нь 300 гаруй оршин суугчдыг хохироосон гэж мэдэгдсэн. Гэтэл бодит байдал дээр Жигүүр Гранд групп оршин суугчдаас нэгч төгрөг илүү авалгүйгээр за төвийн эрчим хүчний тариф болох 98 төгрөгөөр тооцсон цахилгааны төлбөрийг авдаг юм байна. За Blue Sky, Bointel, Ao жаргаланд Tour House, Жигүүр Гранд зэрэг зарим барилгын компаниуд 2015 онд оршин суугчдаас эрчим хүч ашигласны төлбөрийг илүү бодон авч тэр бум орчим төгрөгийн хохирол учруулсан гэж Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбоо мэдэгдээд байгаа юм. За үүнийг тэд тайлбарлахдаа компаниуд шинээр барьж ашиглалтанд оруулсан орон сууцныхаа эрчим хүчийг шийдсэн бөгөөд өөрсдийн өмчөд цахилгааны хүчлийг Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ компанид за шилжүүлэх шууд оршин суугчдынхаа эрчим хүчний хэрэглээний тарифыг аж ахуй нэгжийн үнээр тооцсон авдаг гэсэн юм а. Барилгын компаниуд орон сууцны барилга барьчаад иргэдэд хурдталтан борлуулж байгаа. Ингэхдээ бол нөгөө эрчим хүчний хууль заасны дагуу тухайн барилгаа эрчим хүчний байгууллагууд хүлээлгэж өгөлгүйгээр одоо шууд худалдаж байгаа асуудал бий болж байгаа. Ингээд эрэнгүүт нөгөө тухайн орон сууцыг худалдаж авсан иргэд аж ахуй нэгжийн тарифаар цахилгааныхаа төлбөрийг төлж байгаа. Ийм асуудал үүсчихэд байгаа. Өнөөдрийн байдлаар одоо Улаанбаатар хотын хэмжээтэд 17500 орчим өрх одоо аж ахуй нэгжийн тарифаар цахилгааныхаа төлбөрийг төлөөд явж байгаа. Ер нь бол аж ахуй нэгжийн тариф бол өнөөдөр бол 1 кВт цаг нь 128 төгрөг 50 мянга байгаа. Ахуйн хэрэглээний буюу айл орхин тариф бол 98 төгрөг одоо 50 мянгатай. Ийм одоо зөрүүтэй байгаа. Эндээс одоо аваад үзэх жишээ нь одоо юу гэдэг нэг өрх сард 150 кВт цаг эрчим хүч ашигладаг байлаа гэхэд 4500 орчим төгрөгийн илүү төлөд байгаа юм л да. За иймхүү Монголын барилгын салбар тодорхой байр суурь эзэлдэг барилгын компаниудын нэр төрд хар тол бүлдээсэн үйлдэл газар авч хин дуртай нэгэн тэднийг анхаарч шантаажж мөнгө хийдэг иргэд олж ирсэн энэ цаг үед хууль хяналтынхан анхааралтай авч ямар нэгэн арга хэмжээ авах бол хэрэг улам даймжирч магадгүй болоод байна. Захим ертөнцийн хөгжиж байгаа манай улсад энэ мэдчлэн буруу ташаа мэдээллийг нийтлэн гаргаж за түүнийг зарим нэг захим сайтууд шүүрэн авч нүр буландаа тавьж явах жишээтэй. Үүний жишээ 2 хоногийн өмнөх нь болсон барилгын хэдэн компани иргэдээс за мөнгө эзэн гих мэдээлэл байсан юм а. Харин бодит байдал дээр тэд иргэдээс нэгж төгрөг илүү авалгүй харин ч оршин суугчдын эрүүл аюулгүй тав тухтай орчинд амьдрах тэр бүхий л бололцоог нь ханган ажиллаж байгаа юм а. Сүүлийн үед бол интернет болон зургатар бол ерөөдөө Жигүүр Гранд группийн нэртэй холбоотой юм асуудал яригдаад байгаа. За тэгэн дээр бас тодорхой тайлбар өгсөн дээр бах Жигүүр Гранд групп бол барилгын компани. Барилгын компаниуд барилга ураад ашиглалтанд оруулсны дараа Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ хувьцаат компанид цахилгаан тоноглууд болох дэд өртөө өндөр нам хүчлийн кабель зэргийг хүлээлгэж өгдөг. Хүлээлгэж өгөхэд бас тодорхой бичвэрээр бүрдүүлээд бас шат амжилттай байдаг учраас хугацаа зарцуулагддаг. За энэ хугацаанд иргэдээс авж байгаа цахилгааны төлбөрийг одоо нэгсэндээ байгууллагын үнэт тарифээр авч яана гэсэн гомдол яваад байгаа. Жигүүр Гранд группийн хувьд бол үнэхээр тийм зүйл ерөөсөй байхгүй. Яг цахилгааны үнэ тарифыг бол эрчим хүчний зохицуулах хороноос баталж өгдөг. Яг тэр батлагдсан тарифын дагуу үйл ажиллагаа явуулж байгаа. Өөрөөр хэлэх юм бол оршин суугчдаас 98.4 төгрөгөөр буюу яг тэр журмынхаа дагуу бид оршин суугчдаас хэм тарифаар аваад буцаагаад цааш нь Улаанбаатар цахилгаан түгээх рүү 128.5 төгрөг буюу үнэтэй тарифаар шилжүүлж мөнгө төлдөг байгаа. Харин энэ дунд үүссэн тарифын зөрүү буюу алдагдлыг тухайн барилгын компани өөрөө хариуцаал явж байгаа. Ийм л зүйл байгаа. Ямар ч тач албаны хүн бодит тайлбарыг өгсөн юм. Энэхүү буруу ташаа мэдээлэл нь хэн нэгэн хүний захиалга байсан уу? Аль эсвэл өрсөлдөгч хэдэн компани хийсэн хариуцлага үйлдэл байв уу гэдг нь цаг хугацааны явцад тодорхой болох юм а.
За тэгэхээр үзэгч та бүхэндээ Монгол Улсын барилгын салбар тодорхой байр суурь эзэлдэг Жигүүр Гарант групп болон за эрчим хүчний үн терапиг зохицуулж өгдөг эрчим хүчний зохицуулах хороо. За энэ хоёр дээр өнөөдөр үндэслэж үзэгч та бүхэндээ үнэн бодит мэдээллийг хүргэх болно. Өнөөдөр барилгын компаниуд үнэхээр хэрэглэгчдээс одоо илүү мөнгө эдэж гэнэ үү гэдгийг үзэгч та бүхэн энэ мэдээллээс бол өргөн авах боломжтой байгаа. Тэгэхээр эрчим хүчний зохицуулах хорооноос бол төв өмнөд бүсийн хэрэглэгчдэд борлуулах цахилгааны терапи бол тарах байдлаар тодорхойлсон байдаг. За үйлдвэр аж ахуйн нэгж байгууллагад бол борлуулах цахилгааны терапиг за нөөцгүй ангиллаас нь хамруулан бол төлбөр тооцох үзүүлэлтийн нэгжид бол дараах байдлаар тогтоож өгнө гэсэн байна. За үүн дотор өнөөдөр юу гэж тогтоож өгсөн бэ гэхээр за аж ахуйн нэгж байгууллага бол энгийн толбортой за 128 төгрөгөөр бол тогтоож өгнө гэдгийг бол эрчим хүчний зохицуулах хорооны хариуцсан мэргэжлийн хүмүүс бол ярьж байгаа маа. Харин өнөөдөр айл өрхөд өнөөдөр цахилгааныхаа терапиг хэрхэн тооцож өгдөг вэ гэхээр за айл өрхөд борлуулах цахилгааны терапиг нөөцгүй ангиллаас нь хамруулан за төлбөр тооцох үзүүлэлтийн нэгжид дараах байдлаар тогтоож өгнө. За үүн дотор сарын нийт хэрэглээний 150 кВт хүрлэг хэрэглээг 98 төгрөгөөр бол тооцох ёстой маа гэдгийг эрчим хүчний зохицуулах хорооноос бол гаргасан байгаа. За өнөөдөр энэ үн терапи бол өнөөдөр мөрдөгдөж байгаа үн терапи гэдгийг хэлхийнэ зөв байх. За эдгээр асуудлууд дээр өнөөдөр Монголын хэрэглэгчдийн эрх ашигыг хамгаалах үндэсний одоо холбооноос бол хурц асуудлыг тавьсан байгаа. За өнөөдөр барилгын компаниуд хэрэглэгчдээс оршин суугчдаас бол илүү мөнгө нэмж авч яана гэдгийг бол хэвлэл мэдээллийн хэрэгслээр бол цацсан байгаа. За үүний эсрэг бол зарим барилгын компаниуд бол эсрэг байр суурьтай байгаа бөгөөд за тэднийг мэдээж за буруу ташаа мэдээл цацсан гэдгийг бол мөн өөрсдийнх нь байр суурийг илэрхийлж байгаа юм. За тэгэхээр үзэгч та бүхэнд өнөөдөр Жигүүр Гарант группийн оршин суугчийн за нэхэмжилтээр бас одоо тайлбартай мэдээлэл хүргэе. За энэ нь бол мэдээж тамга тэмдэгтэйгээр гарын үсэг зурагдсан за нэхэмжил байгаа. Өнөөдөр за Жигүүр Гарант группийн одоо luxury зайсан village хотхны за 5 дугаар байранд амьдран суудаг за нэг иргэний нэхэмжилтээр бол мэдээллийг үзэгч та бүхэндээ хүргэхэд за үзэгч та бүхэн харж байгаа цахилгаан 150 кВт-аас одоо доош байх юм бол 98 төгрөгөөр бол тооцож авч байгаа гэсэн иймэрхүү бодит мэдээллийг үзэгч та бүхэндээ эндээс бол харж болохоор байна. Тэгэхээр мэдээж Монголын хэрэглэгчдийн эрх ашигыг хамгаалах холбооноос бол за мэдээж ямар нэгэн одоо судалгаа нотлохоогүй одоо баримтан дээр тулгуурлаж хэвлэл мэдээллийн хэрэгслэр бол одоо мэдээж бизнесийн байгууллагын нэр төрөл одоо халтсан буруу тамир гэдгийг мэдээж зарим хүмүүс ч гэсэн тавьж байгаа маа. За өнөөдөр тухайн одоо холбооноос өнөөдөр ямар мэдээллийг хийсэн бэ гэдгийг үзэгч та бүхэнд бас дэлгэцэн дээр тайлбарлан хүргье. Өнөөдөр хэрэглэгчдийн эрх ашигыг хамгаалах үндэсний холбооноос бол 2 хоногийн өмнө ийм мэдээлэл хийсэн байгаа. За одоо мөрдөж байгаа цахилгаан эрчим хүчний терапиар үйлдвэр аж ахуйн нэгж байгууллага 1 кВт эрчим хүч за 128 төгрөг харин ахуйн хэрэглэгч 1 кВт эрчим хүчийг 98 төгрөг байна. За нэг өрг сард 150 одоо кВт эрчим хүчээ хэрэглэсэн гэж үзвэл ахуйн хэрэглэгчийн тарифаар 14760 төгрөг харин аж ахуйн нэгжийн тарифаар бол 19275 төгрөг болно. За үүний зөрүү сард нэг өргөөс 4515 төгрөг илүү. За жилээр буюу 12 сараар тооцвол 54180 төгрөг болно. За үүнийг 17500 өргөөр тооцвол 1 жилд за 948 сая 150 мянган төгрөгийн за нэр өгөө барилгын компани за хууль бусаар авч хэрэглэгчдийг хохироосон гэж. За Монголын хэрэглэгчдийн эрх ашигыг хамгаалах нийгэмлэгүүдийн үндэсний холбооноос бол яг энэ мэдээллийг хийсэн байгаа. За өнөөдөр Улаанбаатар цахилгаан төвийг сүлжээ төрийн өмчөд хувьцаат компани өнгөрсөн онд бол нийт 23815 цахилгаан хэрэглэгчийг барилгын компаниудаас хүлээн авсан. Барилгын компаниуд за шинээр барьсан орон сууцныхаа барилгын одоо цахилгааныг шийдсэн гаднах эрчим хүчний тэжээлийн шугам сүлжээг за Улаанбаатар цахилгаан төвийг сүлжээ төрийн өмчөд хувьцаат компанид бол шилжүүлт юм байна. За энэ бол мэдээж тодорхой хэмжээний цаг хугацаа шат дараатай явж бол бичиг баримтаа бүрдүүлэн байж за мэдээж асуудлыг бол шийдвэрлэдэг. За энэ хугацаанд мэдээж аж ахуйн нэгжийн одоо тарифаар 128 төгрөгөөр тооцож байгаа. За тэгэхээр аж ахуйн нэгж байгууллагын 1 кВт тэр эрчим хүчний тарифыг бол 128 төгрөгөөр бол тогтоож өгсөн байгаа. Харин Жигүүр Гарант группийн бол оршин суугчид болон хэрэглэгчдээс 98 төгрөгөөр бол тооцож авч байгаа. Харин үлдсэн 30 төгрөгийг Жигүүр Гарант групп бол дангаараа дан алдагдлыг бол эрчим хүчний зохицуулах хороонд бол мэдээж болоо эрчим хүчний тэр үн тарифыг бол одоо төлж явж байгаа гэдгийг хэлэх нь зүйтэй байгаа. Тэгэхээр үүнээс харахаар өнөөдөр эрчим одоо Монголын хэрэглэгчдийн эрх ашигыг хамгаалах нийгэмлэгүүдийн үндэсний холбооноос бол одоо буруу ташаа мэдээллийг цацаж барилгын одоо салбар тодорхой байр суурь эзэлдэг одоо Жигүүр Гарант групп болон бусад барилгын компанийн нэр төрөлд одоо халдсан буруутай юм а гэдгийг мэдээж зарим албаны хүмүүс ярьж байгаа юм. Иймээс хууль хяналтын байгууллага үүнээрээс хяналт шалгалтаа хийгээд тодорхой хугацааны дараа буруутай нэгэнд хариуцлага тооцох гэдэгт бол мэтгэлтэй байна. За тэгэхээр мэдээж үүнийг бас зарим нэгэн сайт болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр бол
үнэн бодит мэдээллийг нь бол нэгтлэлгүйгээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр бол цацаж ард түмэнд хүргэсэн нь бол мэдээж ажил үүрэг бол умарцсан гэдгийг нь хэлэх нь зүг зүйтэй байх. Иймээс одоо дараачийн мэдээлэл дээр үнэн бодит хэсгийг нь бол нэгтлсэний үндсэн дээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр бол цацаараа гэдгийг бол мэрэгжилт нөхдүүдэд хэлмээр байна. За тэгэхээр өнөөдөр Монголын хэрэглэгчдийн эрх ашигыг хамгаалах нийгэмлэгүүдийн үндэсний холбооны гол зорилго нь юу вэ гэхээр хэрэглэгчдийг бодит мэдээлэлээр хангаж хэрэглэгч иргэдийн хэрэглээний соёл, боловсролыг дээшлүүлэх, ухаалаг хэрэглээнд суралцуулах, хэрэглэгчдийн эрх ашигыг төлөөлөн хамгаалж, бараа бүтээгдэхүүн ажил үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг хангахын төлөө тэмцэж ажиллах нь бидний эрхэм зорилго болно гэдгийг бол мэдээж энэ холбооны ерөнхийлөгч Ариун болд бол тавьж байгаа юм. Тэгэхээр энэ хүү зорилгоос одоо умартан буруу ташаа мэдээллийг бол хэвлэл мэдээллийн хэрэгслээр бол цацсан одоо эрхэм зорилгоос бол ухарсан юм уу да гэдэг зүйлийг эндээс харж болохоор байна. Тиймээс дараагийн удаа үнэн бодит мэдээллийг ард түмэндээ хүргээрэй гэж за энэ хүү холбооноос хүсмээр байна.